багш ажилтнуудын мини волейболын улсын аварга шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд нийслэлээс Баянгол дүүрэг, Хангул дүүрэг, Монгол Улсын боловсролын их сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багууд, Өдөө орон нутгаас Өмнө Говь, Төв аймгийн Ахмад багш нарын холбооны нэгдсэн багууд оролцож байгаа бөгөөд Дорногов аймгийн Бүрд сумын Ахмад багш нарын зөвлөлд Дангаараа баг бүрэлдүүлэн хүрэлцэн ирсэн нь энэ удаагийн тэмцээний онцлог байлаа. Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн Монгол Улсын гавьяа төгс доктор профессор Амар Танаа Монголын Ахмад багш нарын дунд зохион байгуулагддаг Монголын Ахмад багш нарын холбооны нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах 2 дахь тэмцээнд баг тамирчид бэлэн болсныг мэдэгдэе. Болно. Тамирчид сайн байцгаана уу? За, эрхэм нөхөд тамирчдаа өнөөдөр дэлхийд дахинаар хөдөлгөөн хамгийн чухал болжээ. Үүний дотор Япончууд хамгийн урт насалж удаан жаргаж байна. Бид юунаас туцах юм бэ? Тийм учраас бид нар өнгөрсөн жилээс эхлээд Японы туршлагаар мини волейболын тэмцээн явуулж байна. Энд манай багш нар маш идэвхтэй оролцож байна. Өнгөрсөн жил Өмнө Говь аймгийн багш Ахмад багш нар тэргүүн байр эзлээд явсан. 2 дахь нь манай боловсролын сургуулийн Ахмад багш нар, 3 дахь нь Баянгол дүүргийн Ахмад багш нар одоо 3 дугаар байр эзэлж байлаа. Өнөөдөр олон сайхан Ахмад багш нар орж ирж байна. Төв аймгийн тамирчид орж ирж байна. Өмнө Говь аймгийн Баянгол дүүргийн орж ирж байна. Манай Монгол Улсын их сургуулийн боловсролын их сургуулийн багууд орж ирсэн байна. Та нартай баярлалаа. Хамгийн сайн сайхан хүсэрвэё. Одоо өнөөдрийн манай Ахмад волейболчдын мини волейболын аварга шалгаруулах тэмцээнийг одоо зохион байгуулж явахад энэ нийслэлийн 3 дугаар сургуулийн захирлаар олон жил ажилласан багш Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Монгол Улсын гавьяа төгс Саран гэрэл гэж гавьяатай ивент итгэсэн байгаа. Энэ тэмцээнийг ивент итгэхийг би хүүхдүүдээс хүссэн юм аа. Тэгээд ивент итгэж байгаа хүүхдүүдтэй баярлж байна. Гэхдээ энэ тэмцээн бол их ач холбогдолтой тэмцээн.
Та нарыг энэ тэмцээнд орж ирж байгаад үнэхээр их баярлаж байгаа. Манай ахмадууд урт насалж, эрүүл чирэг сайхан байгаасаа та нар маань энд төрүүлж орж ирж байгаад би баяртай байгаа. Та нар маань аймагтаа, сумандаа, сургуульдаа хамт олонтой түгээн дэлгэрүүлээрээ Монголын ахмадууд эрүүл урт наслах болтугай. За ахмад багш нарын мини волейболын тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмад багш нар та бүхэндээ баяр хүргэж мэдчилье. Хоёр дахь удаага зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн бол Монгол цаашдаа энэ мини волейболын спортыг дэлгэрүүлж хөгжүүлэх, ялангуяа ахмадуудын дунд одоо дэлгэрүүлээд их чухал ач холбогдол өгнө гэж бодож байгаа. Бид нар заавартай хийсэн байгаа. Цаашаа хөдөө орон нутгийг дэлгэрүүлж хөгжүүлэхэ гэсэн байж байгаа. За амар дарга сая хэлчихлээ. Энэ спортыг хөгжүүлэх гээд одоо би өөрөө энэ номыг бэлтгэж гаргаад та бүхэнд гарын авлага болно. Одоо энэ ном та бүхний гар дээр очих учиртай. Тэгээ 10 гаруй жил болж байна дөө. 10 гаруй жил болчихж байна. Тэгээд Монгол улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургуулийн сургалтын хөтөлбөрт орсон байж байгаа. Энэ мини волейболын төрлөөр одоо ерөөсөө мэрэгших тэгээ орон нутагт яах. Цаашдаа бол энэ яаж таараа. Тэгэхээр ерөөсөө одоо сая амар дарга маань хэллээ шүү дээ. Япончууд бол дэлхийд хамгийн урт наслаараа тэргүүлдэг газар. Тэрний нэг нь ус нь энэ байхгүй юу? Бид нар олимпийн орон спорт байж байхдаа Япончуудын уус гэж болсон олон юм бий. Ерөөсөө л энэ шүү. Ердөө энэ мини волейболын спорт. Тэнд ерөөсөө дасан шуургуулж яануу, далайн шуургуулж яануу Япончууд наана тоглоол байж идэг. Минигээ тоглоо байж. Яаж яагсан сэтгэл санаа ам. Энийний дээр хамгийн энэ номны дээр бичсэн байж байгаа. Энэ Японы мини волейболын ерөнхийлөгч миний найз нөхөр би энэ дээр яасан гэтэй зэрэг инээмсэглэн ухтаж ижилтэн нөхөрлөж инээд байсан хуваалцъя гэж. Ерөөсөө энэний уран тэр. Тэгэхээр тоглоод байж нэг нь бид нар чинь бөмбөг алдчихтай тэр нэгэндээ уурлаад ургуусч тийм сэтгэл зүйн тийм байхгүй. Харин бүр инээгээд байдаг байхгүй. Хөө чи яагаад алдчихва? Гих жишээтэй. Ийм байхгүй. Тэгтээ зэрэг ерөөсөө энэ бол инээд байсгалыг хүнд өгжээдэг ийм спорт шүү. Тийм учраас одоо та бүхэн энэ спортыг сонирхоод хичээллээд ахмадуудынхаа дунд зохион байгуулад ингэж яагаад бол Монголын ахмад багш нарын холбоо их баяртай байна. Та бүхэндээ одоо амжилт бүхний хүсэн өрөө. Тий. За тэгээ хэдийгээр бид нар өнөөдөр энэ дээр цөөхөө нэг 10-аад баг орж байгаа ч гэсэн энэ цаашдаа бол маш олон болно ойлгомжтой. Энэ ойлгомжтой. Жил тутамд бол одоо ингээд энэ Монголын ахмад багш нарын холбооны санаачлагаар энэ холбооны нэрэмжит болгоод ингээд зохион байгуулад явж байгаа нь бол нэг уламжилтай. Энэ жил 2 дахь тэмцээнд орж байна. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг бол багш нар анхааруулж хэлэх гэсэн. Энэ хөөрхөн нарийн бидний нэг софт волейбол, жинхэнэ волейболоос бол их өөр. Энэ бөмбөгөнд бол их хайр хүндэтгэлтэйгээр хандах ёстой байдаг. Энийг шахараад инээ хүчтэй байдаг. Ерөөсөө. Ягаад өвтөө зэрэгш маргаан зүгээр ингээд тасгаа шатан дээр зохиол хан руу зогтдог штэ. Тийм байхгүй. Энэ бөмбөг бол ерөөсөө их инэрэнгүй харилцааг шаардж идэв гэдэг та нарт хэлсэн. Нэгэндээ өгнө, доогуур өнхрүүлж өгнө. Дээгүр шидэхгүй. Шидэхээр эн чинь хөөсөөрөө хамаг цаг авчдгийг. Тий. Нөгөө нэг зүйл бол тэр хан руу зогж болохгүй. Манай өнөөдөр яаж байгаа зохион байгуулалтын хувьд бол эмч ажиллаж байгаа. За ямар нэгэн даралт маралт үзүүлэх барих юм бол ердөө энэ давхрын хойноос 3 дахь хаалганаас харсан манай эмч хаваа. Эмч байна. 217 байж байгаа эмч. За эмч рүү хандах хүн байж байвал одоо тийш яан шүү. Одоо ингээд 2 эмч ажиллана, үдээс хойш бас нэг өөр эмч ажиллана. За юунд хоолны үйлчилгээ байсан энэ Гуанз одоо ус яачаад байгаа нэг хоол хүргэж ирэх юм болж байгаа. Яг нь гэхдээ өнөөдөр ерөөсөө 8 баг бол ер нь шуурхай тоглоо өнөөдөр дуусчих юм байна. Өнөөдөр дуусгах шин бид нар. За тэгэхээр зэрэг ийм асуудал байна. Хүн төрлөختөн урт насалд удаан жаргаж байгаа сайхан тохиолдол олон байна. Түүний дотор Япон улс дэлхийд хамгийн өндөр насалж байна. Ер нь Европын орнууд ч гэсэн
Азийн зарим орнууд хятад солонгосын одоо ахмадууд их өндөр насаж ингэж байгаа юм аа. Тэгэхээр бид нь юугаараа дутах юм? Манай дундаж нас бол эрэгтэйчүүд 67, эмэгтэйчүүд 76.5 нас байна. Тэгэхээр бид нь энийг ахиулах хэрэгтэй. Ахиулах ганц арга бол ерөөсөө олон тариа хийх, эмнэлэг хэвдэх тэндээ биш. Хөдөлгөөн, сэтгэл санаа их тайван байх. Нэгдүгээр, хоёрдугаарт хамт олонтой байх гэдэг шинжлэх ухааны нотлого байна бол. Ийм учраас мини волейбол бол Японы ард түмний хэрэглээ болсон. Энийг бид нь ноднонгоос хэрэгжүүлэхээр сувгны телевизийн хамт олондоо хамтраад одоо явж байна да. Тэгэхээр өнөөдрийн тэмцээнд бол сумдаас ирсэн байна. Өвөр хангайгийн бүрд сумаас ирсэн байна. Дорнговоос ирсэн байна. Өмнө говь аймгаас ирсэн байна. Монгол улсын их сургууль, шинжлэх ухааны технологи их сургууль, боловсролын их сургуулийн тамирчид оролцож байна л дээ. Тэгэхээр бид нар эндээ бэлтгэсэн, сайн бэлтгэсэн дуршлаг бас сууж байна. 2 дахь жил болж байна. За энэ ажлыг маань одоо манай Монгол улсын гавьяат багш, профессор, манай 3 дугаар сургуулийн багш, сурагч, багш, хичээл эрхлээ захирлаар ажиллаж байсан Цэрэн доржийн Саран гэрэл маань ивент итгэж байгаа. Тэгэхээр зэрэг энэ ивент итгэж байгаа багштай одоо талархаж байна. Оролцож байгаа багуудаа талархаж байна. Оролцохоор бэлтгэж байгаа багш нар даваа талархаж байна. Хүн бол амьд явах хэрэгтэй. Амьд явахын гол гогцоо асуудал бол шинжлэх ухаан нотолж штэ. Хөдөлгөөн гэж. Хөдөлгөөн ийм учраас одоо бид нар хөдөлгөөнөө улам бэхжүүлж энэ хамт олондоо энэ бол хамтч байх, нөхөдтэйгээ байх. Энэ бол яагаад одоо хүмүүс хамт олон гэж яриад байдгийг. Энэ чинь бас үндэслэлтэй байхгүй юу? Ийм учраас энэ тэмцээнд дараагийн удаа сайн оролцоороо харин сургууль дээрээ, байгууллага дээрээ мини волейболыг хөгжүүлж насанд нь тохирсон тийм тэмцээн штэ, спорт штэ. Ялангуяа ахмадууд наслаад, урт наслаад байгаа нь нотлохотой болсон. Мини волейбол юм учраас ингээд нийт телевизч таа бүхэндээ энэ мини волейболын идэвхтэй оролцоороо цаашдаа баг, сум, за дүүрэг, сургууль, цэцэрлэг болгон мини волейболоор тоглодог болоорой уриалж байна. Мини волейболын талаар ноднон мэдээлэл авсан. Тэгээд ноднон бас ингээ багаараа оролцсон. Энэ жил 2 дахь удаага оролцож байна. Манай энэ багийн гишүүд бол бүгдээрээ Өвөрхангай аймгийн бүрд сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа төвлөртөө гарсан багш. Манай багийн гишүүн Ган Хуйг байрын багш байсан. Багийн гишүүн Наранхуу Түүх газар зүйн багш. Багийн гишүүн Долгор Сүрэн Монгол хэлний багш. Багийн гишүүн Батцэг багангийн багш. Багийн гишүүн Долгормоо байрны үйлчлэгч. Би өөрөө багангийн багш. За ийм бүрэлдэхүүнтэй ирлээ. Суманда манайх ахмад багш нарын холбоо, ахмадын холбоо зөвлөл гэж байдаг. Тэндээсээ ингээ хэдүүлээ тоглолтоо бага бүрдүүлээд ингээ яваад ирсэн. Манай ахмадын байгууллага тусдаа өргөөндөө бүгдээрээ одоо сурч боловсрох, бүтээх хийх юмнуудаа бас хийж идэг. Сумын ахмадын байгууллага бас цаа ажилтны байгууллага байдаг. Тэгээд тэр дунд бол бид нэр бас багийн гишүүдийн хэмжээнд хамт ингээд оролцоод ажилладаг. Энэ тэнцвэр уралдаан тэмцээн янз бүрийн юмд бол багаараа одоо их сайн оролцдог ийм байгууллага байдаг юм аа. Тэгээ бид нэр багаараа одоо бас зарим нь яг хөө ингээд хөөгч ухад харна гэж хот нот руу явчаал эргэж буцаал ингээд хоорондоо нийлтгэл улс л да. Ноднгийн хэмжээнд бол бид нар мини волейбол гэдгийг сонссон, дуулсан, тэмцээнд нь орё гэж ирэхдээ хідэн талаасаа волейболын харалгүй ирээд орсон. Ямар бөмбөг байд юм блөө гэж яриад орсон. Тэрийг бодох юм бол нодны одоо нэг тэмцээнд ороод хэд удаа тоглолцсон. Энэ холбооноос бөмбөг авсан юутай одоо тэр өдөр дэмжийн хамтаар бөмбөг авсан. Тэгээ хэдүүлээ бас тэндээ очиод ахмадуудаа нөгөө волейболоор юуныхаа сумынхаа заалны энэ сетгийг доош нь ингэж метр 55-да байлгаж байгаад ингээ хэдүүлээ бас тэнд байгаа хэдэн бол тоглодог. Ийм л юутай ирсэн дээ. За миний волейбол бол бөмбөг хөнгөн зөөлөн ахмадууд бас талбай жижигтэй ахмадууд бол хөдөлгөөн их сайтай байж тогломоор. Ер нь тэгээ энэ миний волейболыг тоглоод байвал ер нь ахмадууд хөдөлгөөн одоо имгээд байна шүү дээ. Тэгэхээр хөдөлж байгаа ахмадууд бол ер нь тэгээд эрүүл мэнд их сайн юм уу гэж болгоо. За бэлтгэл бид нар чинь зарим нь Улаанбаатар, зарим нь Хөдөө орон нутагт хаяа Хөдөө орон нутагт байгаа ахмадууд зөвхөн багш нар гэхгүй нөгөө бүх ахмадууд тэр миний волейбол, софт волейбол, теннис
ийм спортоор заалан тоглолттой. Тэгэхээр манай ахмадын байгууллага бол суманд явагдаж байдаг урлаг спортын уралдаан тэмцээнд ер нь хоцордог. Тэргүүн байр эзлэн тэгэл нөгөө залуучуудтай хамтал эрүүл мэндийн бодвол өөрсдийгөө хөгжүүлэхээр ингээл ажиллаж байна. За Монголын ах холбоо бол одоо 2005 онд байгуулагдсан иргэжил 20 жилийн болно. За холбооноос бол одоо төр засгаас боловсролын талаар дэвшүүлж байгаа зорилтыг хэрэгжүүлэхэд ахмад тушаа идэвхтэй оролцуулах, тэдний нийгмийн асуудал, эрүүл мэндийн асуудал одоо шийдвэрлэхэд одоо гол анхаарч ажилладаг юм аа. За энэ ажлын нэг гол онц бол одоо мини волейболын ахмад тушаа улсын аврагчлал тэмцээн нодонгоос гэж зохион явуулдаг болсон. За нодон энэ тэмцээнийг ивент тэтгэгчээр бол боловсролын шинж ухааны яам одоо ивент тэтгэсэн байгаа. За ер нь аливаа тэмцээн уралдаан зохион арга хэмжээ зохион байгуулалт ер нь санхүүгийн асуудал чухал байдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд бол одоо энэ мини волейболын улсын аврал тэмцээнийг манай Монголын ах холбооны удирдсан хөлийн гишүүн Монгол улсын гавьяат багш одоо саран гэрэл ивент тэтгэж явуулж байгаа юм аа. За мини волейболын тэмцээн бол ер нь энэ ахмадууд одоо эрүүл мэндэд их чухал хөдөлгөөнтэй бат одоо инээд байсалтай хөдөлгөөнтэй урт наслахтай одоо чухал үр гүйцэтгэдэг ийм спорт зүйлүүд одоо их өргөнд дэлгэрч байна. Энэ жилийн хувьд бол одоо үндсэндээ 8 баг оролцож байна. Энэ дээр хөдөө орон нутгаас Өвөрнгай, Бүрд, Өмнө говь, Дорн говь, Төв аймагуд оролцож байна. Дүүргүүдээс Хангул дүүрэг, Баянгол дүүрэг оролцож байгаа. За ер нь ихтэй сургууль коллежоос Монгол Улсын боловсрол сургуулийн ахмад хөсрийн баг, мобильсын СОБ-ийн одоо ахмад хөсрийн баг ингээд багууд оролцож байна. За нодон бол одоо тэмцээнд Өмнө говьмыг төрүүлж мобильсэн ба 2 дугаараа Баянголын 3 дугааранд орж ирсэн. За энэ жил одоо улам хөрсөнтэй болохоор энэ багууд одоо бэлтгэлээ хангаж ирээд ингээд өнөөдрийн одоо 2 дахь удаагийн давар шал тэмцээн өнөөдөр ингээд болж байна. За бидний арга хэмжээ зохион байгуулахад боловсрол зохионы яам, боловсролын ерөнхий газар ивент тэтгэдэг. Бидний энэ ажлыг одоо олон түмэн сурчхад манай одоо суугныг телевизийнхэн Монголын улсын телевизийнхэн TV5 телевиз одоо идэвхтэй одоо ингээд орцод сурталчид баярлж яддаг юм аа. онд шинжлэх ухааны доктор профессор Монголын мини волейболын холбооны ерөнхийлөгч Жамцын санаачилгаар Монголын ахмад багш нарын холбооноос дэмжиж анх дахь тэмцээний хийж байсан бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд тус холбооны гишүүн, нийслэл, дүүрэг, аймаг сумдын холбооны зөвлөлүүд, ахмад багш ажилтнууд албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, чөлөөт цагаа хамт олноороо дасгал хөдөлгөөн хийж, үр бүтээлдээ өнгөрүүлэх шугамар өөрсдийн боломжийн хүрээнд мини волейболоор тууштай хичээллэж байгаа нь энэ удаагийн тэмцээнд оролцогч багуудын тоглох ур чадвар эртнээд сайжирсан болон багуудын хурц ширүүн өрсөлдөөнөөс тод харагдаж байлаа. Өмнө говь аймгаас ирсэн ахмад багш нарын баг байна. Одоо энэ тэмцээнд 2 дахь удаага оролцож байна. Өнгөрсөн жилийн анх дугаар тэмцээнд бид нар төрүүлж алтан медаль авсан. За энэ жилийнхэд одоо ингээд тусгай байр эзэлж байна. За бид нар одоо бас цөөн бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж сургалтууд бас хийсэн байгаа ахмадуудынхаа донд.
Ер нь багуудыг хүчтэй болсон байна. Нодны гэхэд бид нар ингээд талбай дээр бөмбөгөө барьж үзээгүй талбай дээр гарч байсан. Анх удаа шууд талбай дээр ингээд гараад тоглож байсан. Энэ жилийн хувьд бол бас багш нар өнгөрсөн жилд орсон бас бэлтгэл сайн байна. Сая одоо алтын төлөө тоглохоор гарсан Баян голын баг бол нодны бид нарт хожигдоод дөрөвдүгээр тусгай байр эзэлжсэн баг. Одоо тэгээд энэ жил гэхэд айгүй сайн болцсон байна нэрээс. Багууд их чанардсан байна. Хүмүүс их өргөжсөн байна. Бас шин тамирчдыг хэлсэн байна. Ахмад багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо бол ингээд салбар аймагуудынхаа холбоотой бас хамтын ажиллагаатай байнгын одоо хурал, цуглаан, уралдаан, тэмцээн одоо олон зохион байгуулж идэг. Бид нар бас ирж оролцдог. Тэгээд ахмад багш нарын холбоог бас ахмадуудынхаа дунд ийм одоо шинэ спортыг ахмадуудынхаа хөдөлгөөнийг дэмжсэн, эрүүл чирийг нийгэмшсэн энэ байдлыг дэмжсэн ийм сайхан спортыг одоо хөгжүүлж ингээд дунд нь тэмцээн зохион байгуулж зөвхөн багш нарынхаа дунд ингэж байгаа бас багш нарыгаа их өргөн оролцуулж байгаад их баяртай байна. Ахмад багш нарынхаа холбоонд баярлалаа гэж хэлье. Дахин одоо энэ тэмцээнд идэвхтэй сайн оролцох болно. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Монголын багш нарын ахмадны одоо холбооныхондоо баярлалаа. Өмнө говийн ахмадын багш нарын холбоонд баярлалаа. Би бол одоо хөдөө орон нутгаас бүр софтоор орж тоглож ирсэн. Энэ бөмбөгийн анх удаа одоо барьж үзсэн өнөөдөр их гоё хөдөлгөөн шаардсан. Багш нарын урт удаан наслахад одоо маш том хөрөнгө оруулалт болж байгаа ийм үйл явдал болж байна гэж бодож байна. Баярлалаа ахмадын холбоонд. За эрхэм тамирчдаа та бүхэн өнөөдөр маш сайхан тоглолоо. Тэмцээн сайхан боллоо. Өнөөдөр ирсэн та бүхэнд тэмцээнд төрүүлсэн
1, 2, 3 дугаар барьсан тамирч та бүхэндээ Монголын ах トゥ чоно өдөрт сөвлийн өмнөөс биднийг дэмждэг боловсролын яамны нэрийн өмнөөс та бүхэндээ хамгийн сайхан мөнхөнийг өрөөж амжилт хүсье. За Дорногов аймгаас анхудаа ирээд одоо эхний 3 байранд шалгараад ингэж байгаа Дорноговчуудаа онцгойлон баяр хүргье. Дорногов. За манай Баянголынхан Баттай эмоцод нодны 2 дугаар байран дээрс энэ жил байран дэвэн яага өгсгөл байсан гэхдээ яах вэ? Болов. За манай боловсролын их сургуулийн багш нар нодны 2 дугаар байранд орсон энэ жил дэвшиж гэн энийг сайн. Тэгээд би нэг юмд олзуурч бүдөөс сумаас Өвөрангай аймгийн бүрд сумаас баг үрдүүлээд ирж байгаа байхгүй юу? Тэгээд ухаанда манай боловсролын их сургуулийн аваргуудад тулдж байгаа байхгүй юу? Та нар мэдэн штэ. Манай халзан гэж дэлхийн том тамирчин байхгүй юу? Манай хорлоо байна, мааср, манай жамц байна, эдэн сэргэлэн байна. Эдэнтэй тулдж штэ тийм ээ. Тэм учраас одоо хөдөөгийн гэсэн хотын гэсэн ялгаалга маш сайхан байна. Та нартай эрүүл сарууд инг тунх байхан өлзөтэй өрөөлөг өөдөөд нь дэвшүүлье. Боловсролын нийслэлийн Баянгол дүүргийн миний волейболын Ахмадын баг хамт олонд Монголын ах トゥ холбооны нэрэмжлэг миний волейболын улсын аварга улсын гэж байгаа шүү. Аварга шалгаруулах тэмцээнд багаараа итгэж зүтгэлтэй гарган амжилттай оролцож 3 дугаар байр шалгарсан баяр хүрэл медаль цом өргөмжил мөнгөн шагналаар шагнаж урамшуул Монголын ах トゥ холбоо Улаанбаатар 24 он ахлын гэм энэ бас нэг юмыг амар дараагаад хүргэлдэж уншия. Монголын боловсролын түүхийг бичлсэн Ахмад багш ажилтнуудаа эрүүл их урт удаан наслахын сайхан бүхний хүсэн өрөөё гэж байна. Эх орныхоо өнцөг булан бүрд эрдмийн үрийг тарьж суулган их Монголын ирээдүйн хойчийг бэлтгэхэд залуу халуун насаа харамгүй зориулсан Ахмад багш ажилтнуудын мини волейболын улсын авраг шалгаруулах 2 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо. Ахмад багш нарын дунд болдог энэхүү тэмцээн нэг ёсны тэдний дурсамж уулзалт болдог сайхан талтай. Их түүхээ хөөрөлдөн эрх уралдаануудад илүү хүчтэй байхаа амлацгаан энэ өдрийг инээдгөөр баяр баясгалаар дүүрэн өндөрлүүллээ. Обэсийн баг. За жаахан дөрөвтэй нуруутаагаараа би хазангийнхаа өчгөө. Дорногомоос анхудаа Монголын Ахмад багшийн холбооны нэрэмжтэй миний болиодын тэмцээнд 2 дахь наадамд нь иржээ. Өнгөрсөн жил бас ирсэн. Одоо сая эрлэн дээр маш амжилттай тоглож 2 дугаар байр орж мөнгөн медаль авлаа. Ингээд үүнийг зохион байгуулсан Ахмад багшийн холбооныхондоо маш их амжилт хүсье. Баярлалаа. Миний волейбол Монгол оронд нутагшиж
энэ спортыг Монголд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны доктор Жамс огш маань энд их зүйлийг хийж ингэж энэ Монгол орнд дэлгэрүүлж хөгжүүлж байна. Ингээ манай багийнхан энэ тэмцээнд алтан медаль, багаараа алтан медаль авсандаа баяртай байна. Монгол орнд мини волейбол настайчууд болоод хүүхдүүдийн дунд өргөн дэлгэр хөгжих болтугай гэж ярив. Монголын Ахмад багш нарын холбооны нэрэмжит мини волейболын улсын авраг шалралт тэмцээн 2 дахь удаа амжилттай явж дуусж байна. Тий. Эндээс харж байхад бол одоо мини волейболын спорт маань бол ер нь их өргөн дэлгэр хөгжих чиг хандлага бол огцсон байна. Сая манай доктор профессор спортын олон улсын хэмжээний мастер Халзан багш тэмдэглэж хэллээ. Энэ манай өсвөр үеийнхний дунд бас хөгжих ёстой спорт. Ялангуяа жижиг хүүхдүүдийн дунд. Одоо энэ миний хөгжүүлэхийн төлөө бид нар бас багшуулсуудын хувьд бол цаашаа бас анхаарнаа. Тий. Ахмадуудын дунд бол ярих юм байхгүй. Японы дурстай японочууд бол эрүүл их урт удаан наслаад байгаа нэг нууц нь одоо энэ байж байгаа. Тэгэхээр энд бид нэ цаашдаа бид нар зөвхөн одоо ерөөсөө хотынхоо хэмжээнд биш энэ аймаг орон нутаг одоо салбар хотуудын хэмжээнд их өргөн хүрээтэй хөгжүүлэхэд бид нар их анхаарнаа. Баянгол дүүргийн Ахмадын багийнхан энэ тэмцээнд 2 дахь удаага орлоо. Ингээд хос хүрэл медальтай боллоо. Ингээд ангийн нийт Орсон тамирчид эрүүл энхийг хүсье. Дараагийн тэмцээнд медаль авахулна. Баянгол дүүргийн Ахмад багш нарын холбоо нь одоо 2 дахь удаага орж хошуу хөрөл медаль авлаа. Энэ явдлууд манай Баянгол дүүргийн олон одоо Ахмад багш нарын биеийн тамир спортод чиглэсэн хандлагыг одоо татаж өгсөн ийм сайхан ажил боллоо. Монголын Ахмад багш нарын холбооноос зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагаа маань бол зөвхөн одоо бидний хүрээлэл биш, олон одоо багш нарыг, олон одоо ахмадуудыг залуу сайхан насаа иргэд дурсаж, эрүүл чирэг байхыг одоо бэлэгдэж энэ үйл ажиллагааг явуулж байгаад манай Баянгол дүүргийн Ахмад багш нарын холбоо дэмжиж жил болгон одоо холбооныхоо нэрмжтэй ажлыг зохион байгуулдаг. Түрүү жилд манай 20 сургуулиас баг тамирчид ороод тэгээд 4 баг одоо төрөлсөн байгаа. Энэ жил бид нар бас дахиж уламжлалт ажиллагаа бий болно. Тэгээд эндээс шалгарсан баг тамирчид маань энэ шигшээ багж орж ирж одоо тоглож байгаа юм аа. Тэгээ манайх одоо тасалжуулагч Ханцэрэн багш маань болоод бас Ахмад багш маань волейболын энэ уламжлалт сайхан ажил биднийгээ тамирчтай үргэлж бэлдэж ингэж байдагт нь багштай болон баг тамирчтай эрүүл энхийг хүсье биеийн тамир маань тугай.